Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн экосистем түшгэлсэн дасан зохицох арга хэмжээг үр амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх төслийн санаачлага дэмжлэгтэйгээр ногоон хувьсал уран бүтээлийн студид бүтээв. Улс бүрэн томрон хөгжиж хүн төрөлхтөн өс нэмэгдхийн хэрээр их байгалийн өнгө өөрчлөгдөн хувьсаар байна. Хаана хамгийн хүн суурьшиж, хаана хамгийн хөгжил байгаа тэрл газруудад тэрл бүс нутагт хүрээлэн буй байгаль орчин доройтон гундаж, экосистемийн тэнцвэрт байдал алдагдсаар байдгийг хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүх сануулсаар байна. Монголын цаг агаар уур амьсгал өнөөдөр өвлөн биш, зунан биш болчиход байгааг манай ахмад үеийнхэн онцолдог юм аа. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, дулаарл манай оронд хэрхэн нөлөөлөх усны тод жишээ юм. Өнгөрсөн 30 гаруй жилд дэлхийн уур амьсгал эрчимтэй өөрчлөгдсөн төдийгүй агаарын температурын өсөлт цаашиж тасралтгүй нэмэгдэх нь тодорхой болоод байна. Тийм ээ. Цэнхэр гаригийн мөс цасан бүрхөвчийн эзлэх талбай бидний тооцсноос хавьгүй хурдан хайлах төлөв байдал үүссэн гэдгийг олон орны эрдэмтдийн судалгаа сан нэгтэйгээр анхааруулсан байна. Дэлхийд даяар одоо уур амьсгалын өөрчлөлтүүд явагдаж байгаа гэдэг. Тэр дундаа Монгол орнд бол илүү явагдаж байгаа. Монгол орн дотор бол Увс аймагт бол арай илүү одоо явагдаж байгаа нь бид бүхний анзаарагч мэдрэгч байна л да ажил судалгааны үед. 13-наас 15 оны одоо 2 жилийн хугацаанд бол үндсэндээ тэр хархираа түргэний уулын мөс одоо 4.5-аас 5 метрийн одоо зузаан мөс одоо хайлж одоо нэмгэрсэн. За энэ шон гэхэд бол одоо надны 7 дугаар сард суулгасан шон. Одоогийн байдлаар бол энэ метр 70 хэртэй хайлсан байна. Цэнхэр гаригийг улам бүр халууцуулж, амьдралын их улаг болсон чандман нэрдэн цэвэр усны нөөц рүү халдах болсон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө бидэнд жил ирэх тутамд улам бүр мэдрэгдэх боллоо. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол нэгдүгээрт давагдшгүй, хоёрдугаарт нь эргэлз буцалтгүй ийм хүчин зүйл. Тэгэхээр энэ хүчин зүйлээ одоо хүмүүс гарцсан нь бол ерөөсө дасан зогсож амьдрах байгаа юм. Монгол оронд сүүлийн 30 гаруй жилд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт асар хурдтай нөлөөлж байгааг нотлох энгийн жишээ олныг дүрдэж байна. Энэ хугацаанд хичнээн булаг шанд гол нуур ширгэж алга болсныг Монгол орныхоо өргөн өөдрөм нутагт амьдарч байгаа нутгийн уугуул зон олон гэрчилнэ. Юу авах чинь тэр гоёас инда хадлан авчээс шүү дээ. Хадлан авчээс одоо энэ сар цэцгнаа гэсэн ингээд нэлээд гоёас. Өнөө жилийн хувьд гандаа дэвс ухрахгүй хэцүүхэн байна да. Манай хэрэг заарах. Талхалгадаад ингээд ургамал нь цөөрөөд байгаа. Одоо та одоо юунаас болж ийн гэж бодож байна. Байгалийн бүр орохгүй. Орохгүй. Одоо хуучин уламжлалаараа бол монголчууд ч одоо бэлтэр нутгаа нүүц сэлгэж ашиглаж байсан тийм ээ. Тий. Одоо яг тэр хуучин шиг ингэж нүүц сэлгэж амраад чадчихэв үү? Жидээ газрын бас тусаад бас болохгүй аа гэж. Хуучин устай байсан газар нь усгүй болоод тэгэл одоо тэндээ байхаас аргагүй болж ийн гэж үзэж байна уу? Өнөөдөр нэгэнт ингээд уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд тулаад иржээ. Тэгэхээр зайлшгүй яаралтай нэн дээр бодит юм арга хэмжээнүүдийг авах шаардлага зүйлсээр тулгарсан байна. Тэгээд энэ ч үднээсээ 2012 оноос эхлээд өндөр уулын бүс төлөөлөл болгоод энэ түргэн хархираа голын дээд сав газар, за талхээрийн бүсийн төлөөлөл болгоод уулзгалын одоо сав газарт бол энэ уур амьсгалын өөрчлөлт дасан зохицохын төсөл бол хэрэгжиж байна. За бидний хувьд бол энэ бол дөрөвдөг хичээл. Тэгээд одоо бол энэ хоёр сав газартай мөн эко бүстэй бол уур амьсгалын өөрчлөлт дасан зохицохын бодит арга хэмжээг бол нэлээд олныг бол хийгээд одоо бидний хувьд бол аль болохоор тийм цогц байдлаар одоо хийхийг зарж байгаа.
Монгол орны баруун хязгаарын харьхраа, түргэний болон зүүн хязгаарын улс голын дэд сав газрууд нь дэлхийд дахинд хамгаалал зохих 200 эко бүс нутгуудын нэгд зүй ёсоор орсон билээ. Өнөөдөр энэ бүс нутгийн дахин давтагдшгүй өвөрмөц экосистемийн үйлчилгээ өгөөжийг аргилан гамнах, тэтгэн дэмжих ногоон төлөвлөгөө юу байх вэ? Насан зохицч амьдрахад манай орны хувьд хамгийн эмзэг зүйл бол усны их усүр, усны нөөцийн хомсдол түүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг. Тэгэхээр одооноос хүмүүс усныхаа нөөцийг нэгдүгээрт нь хайрж хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт нь байгаа нөөцөө зүү зохистой бүгдээр хүртээмжтэйгээр хуваарлж ашиглах энэ арга замаа тодруулах ёстой. Их дэлхийн усны эргэлтийн үндсэн үйл явц эрдөөлийн газрын ус агаат ууршин үйл болон хуримтлагдав. Эндээс хур бороо болон хөрсөнд буух замаар байгалийн ус мөнхийн эргэлтэнд орж байдаг тогтолцоотой. Мөнх цас дуусаас гол хэрхэн их яван урсаж байгаа дүрслэлийг та харж байна. Дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор мөнх цасны хайлалт ихснээр голын усад жил бүр нэмэгдэж байгаа юм. Ийм цаг үед нутгийн иргэд гадаргын усаа үр ашигтай хэрэглэх, гамнах, нөөцлөх нь маш чухал. Үндэс мэт салаалан жижигэрсэн ус хэрхэн ууршиж, шурган алга болж байдгийг та ойлгож байна. Гадаргын усын нөөц улам бүр багасж байгаа өнөө үед бид олон ашиглагч нар голын урсгалыг салаалуулан ашиглаж байгаагаас усалгааны ус хүрэлцэхгүй төрж, Увс аймгийн брэнд болох Арвайн тариалалт эрс багассан гэх дүгнэлтийг судлаачид гаргасан. Энэ бүс нутгийн ургацын хэмжээ, нутгийн баялаг, шим төгөөжийн үзүүлэлт инхүү буурна. Үүнийг дагаад олон хүний айл өрхийн орлого буурах, тариалангийн талбай бүхэлдээ цөлжин атарших гээд олон асуудал бидний өмнө тулгардаг. Дасан зохицохын үйл ажиллагаанууд явуулснаар 5 төрлийн бүтээгдэхүүн капитал үүсдэг гэж үздэг юм байна. Тэр усны хангамж сайн байгаагаас малын тогтоолгоо харьцангуй өсөх юм бол тухайн хүний малчны амьдрал сайнаар нөлөөлнө. Энэ нь эргээд тэр өрхийн шилбэл үр хөвгтэй сургууль, боловсрол, эрүүл мэнд, за дээрэс нь усны чанар сайн байснараа тэр хүний хувийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ? Мал аж ахуйд нь ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт ингээд тийм нийгмийн тийм хөрөнгө үүсдэг гэж үздэг юм байна. Шинэ технологиудыг эзэмшснээр тухайн хүн бол өөрөө мэдлэгээ хариуцуулна, бусдад бас түгэн. Тодорхой хэмжээгээр тэр байгаль дээлтэй амьдрах тэр хүний хандлага бол аюул сайжрах. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд бол бид нар бол тэр байгаль дээлтэй амьдрах хандлагыг л аюул сайжруулчих юм бол ерөнхийдөө их аятайхан энэ хэцүү цаг үеийг бол туулаад явах. Ирээдүйд бол энэ байгаль орчин маань бас харьцангуй гайгүй нэрээ өвлөгдөж үлдчих юм нөхцөл бүрдэх байх гэж боддог. Төслөөс уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд усыг хэмнэх, бороо цасны усыг хөрөмтлүүлж, хөв цөөрөн байгуулах, булаг шант тогтжуулж усны нөөцийг хамгаалах чиглэлээр олон төрлийн технологи нэвтрүүлж байна. Газрын гүний ус нь нөхөн сэргээгддэггүй баялаг учраас мал аж ахуй, газар тариалангийн усны хэрэгцээг гадаргын ус буюу гол горих, булаг шант, бороо цасны усаар хангадаг зохистой хэрэглээд бий болохыг зорж байна. Нэг үгээр хэлбэл усны нийт хэрэгцээнд эзлэх гадаргын болон гүний усны харьцаа 70-ыг харьцах нь 30 байдаг. Бусад орны жишгийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Усны хуримтлал бий болгох зорилгын хүрээнд бороо цасны усыг хуримтлуулж ирсэн ардын уламжлалт арга ухааныг орчин цагийн шинэ технологитой хослуулан хэрэглэж мал аж ахуй, газар тариаланд ашиглах зааврыг нэвтрүүлээд байгаа. Усны их үүсвэр, нөөцийг хамгаалах ажлын хүрээнд булаг шандыг хамгаалах, нөхөн сэргээх арга технологиудыг туршин нэвтрүүлж байна. Завгар талбай байгуулж энэ малчид орлого багтай иргэдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, тэр орон нутагтаа цаашдаа завгар болоод дэлгэр хүйц аргыг сургаж нэвтрүүлэх зорилготой ажиллаж ирлээ. Төслөөс уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чиглэлээр технологи нэвтрүүлж байгаа загварын талбай нэг нь Увс аймгийн Улаангом сумын дасан зохицох нөхөрлөлийн талбай. Нарны самбараас энэ шалаахыг энэ рүү залгачдаг байхгүй юу? Энэ рүү залгаж байгаа. Энд чинь 10 тонны цааш. Тий, 10 тонн цааш. Энэ рүү залгашаад мухтараа талтаа мухтар чинь 10 минут энийг дуусч байгаа. Энэ услахаар ирсэн шууд энэ туслын системээр саяын юугаар ингэ шууд энэ бидонкон доор услагдж байгаа. Айн бидонк ингээд хүчдэг нь хамгийн гол нэг энэ жимс газартай харьцахгүй нэгдүгээр. Хоёрдугаар итгэхэд хүн шууд аваад итгэхэд эрүүл хүнс гэдэг утгаар нь бидонкоор хүчж байгаа. Сайн талтай. Гуравдугаар нь бидонкны доод зэрлэг урахгүй. Нэг нар хүчээр зэрлэг нь ургадгүй. Зөвхөн энийгээд тус нэгээд гаргаад ингээд бүзэлгэн сойр ургамал энэ дээр нэг ургаад байхгүй. Энэ гурыг ингэж би пилогоор хүчээд энийг болохоор нэг өсөлтөөр зориулж ингэж хүчааг өргөсөн. Энэс нөгөө дараагийн суулгасан гэдээ гарч байгаа юм.
2013 оноос байгуулж гисэн тусдал байна. Усыг хэмнэх, гүзээлзэн тариалах, нарийн ногооны үр үйлдвэрлэх чиглэлээр нутгийн иргэдийг сургах, загвар сургалтын полигон болоо зогсохгүй. Одоогийн байдлаар 303 тариаланч фермерчдийг сургаад байна. Тэд сурсан мэдснээ бусад түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Цугны навчныг хэд авчаасан тэднийх ийм авир том харин тэгж байгаа байхгүй. Та нар анхаас нь бүгдийг авчихсан бол бүгдийг бүгдээрээ томорсон сайхан улаан болсон байх ёстой. Альч бүс нутгийн ус, гол мөрөн, уурын экосистем хүн холбоостой байгалийн жам. Монгол орны нийт усны нөөцийн 70% нь гадаргын ус, 30% нь гүний усны нөөц байдаг. Харин өнөөдөр бид хэрэглээнийхээ дөнгөж 20% гадаргаасаа буюу гол мөрөн, булаг шанднаас үлдэх 80% хэрэглээг гүний уснаас хангадаг нь хамгийн эрсдэлтэй шийдэл болоод байна. Монгол улсын усны хэрэглээ 2025 онд одоо хэрэглэж байгаагаас 4-6 дахин нэмэгдэх төлөв байна. Газар олон давхартай байдаг. Өнгөн хөрсөнд нь өвс ногоо ургаж, хурын ус хөндлөгдөн булаг шанд, задгай нуур цөөрмийг тэтгэн тижээж, сэлбэн ундаалдаг бол түүнээс доош давхарга гадаргын усыг нэвтрүүлдэг. Бас дороо байгаа усыг дээш нэвчүүлдэг тогтцтой. Энэ ч утгаараа газрын гүний усны тижээгдлийн систем нь нэн эмзэг юм. Олон зуун жил, бүр олон мянган жилийн явцад тижээгдэж байж хөрөмтлөгдөг байгалийн нэгэн өрмөц үзэгдлээ. Харамсалтай нь бид тэрхүү ховор нэмтэн гүний усаа хайр гамгүй хэрэглэсээр л байх гэж юу? Экосистем түшгэлсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газар хэрэгжүүлэх нь төслөөс булаг шандны ихийг хамгаалж тогтчуулах шин технологиудыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа. Ер нь манай орон зүгээр ингээд тооцоож үзэхэд бол нэг булаг баримжаалахад 10,000 га бэлчээрийг усалж явах шиг байгаа юм. Усаар хангаж байгаа. За манай чинь 7-8,000 булаг байна шүү дээ. Энэ ч одоо 10 сая га бэлчээрийг усчуулна гэсэн. Энэ бол аж ахуйн ач холбогдол нь одоо ийм өндөр байгаа хэрэгжилтэй. Уул зулан хархираа түргэний голуудыг тижээдэг жижиг горих булаг шандыг нөхөн сэргээснээр төвшин нэмэгдэж урсас нэмэгдэх боллоо. Мөн бичээрийн усан хангамж, усны шуудын амьдрах таатай орчин нөлөө үзүүлж байна. Мөн хөдөөгийн иргэд малчтын үндэсний усны эрүүл ахуйн нөхцөл сайжирч байгаа юм. За урд нь болохоор бид нэр өглөө 5 цагт юм уу 4 цагт усч мал энэ булгийн эхнэр урахаас юм ус авдаг байсан. Тэгээд одоо л ирнэ өдөр дундирал ус аваад уухт ирнэ ямар ч нэг шивтэрэг ус ууж хэрглэж байна. Малын ус малч гэсэн яг л орол шууд ханаал гарч байна. Одоо жишээ нь эхнээс нь тэр урсаа гарч байгаа юм чинь мал энэ ух ус ч гэсэн хүний ух ус ч гэсэн зүгээр болсон байна. Усны ундраг сайн ер нь хүм мал ундаалахтаа ам чанартай тийм их хор хөнөөлгүй амтны бохор устаас одоо хамгаас тийм хашлах хийсэнд одоо маш их баяртай байгаа. Энэ хамаагүй сайрсан энэ одоо бол анх бид нэр зүүн нөөд ордож жатаад одоо тэнд хооморн байснаас наар байдаг бас энэ мөлөөр тэр дуут тухайд гүрлээ шүү дээ. Энэ аргал их хамгааснаас олж энэ сайрчаана гэдгийг бол одоо нутгийн амтнах дийнэр бол амнэгтэй сайн байгаа. Энэ ажлыг дэмжиж байгаа. Цаашдаа бол энэ нэг сайхан ногоон дивааж нь бий болох ёстой. Ийм газар да одоо энэ баян бүрд уган тогтох ёстой. Арай баян бүрдний ямар цэвэр бүрд газар л одоо болно доо. Ус доошоо нэвтэр жижиг хөв байгаа. За тэгээд энэ хүмүүсийн мэдээлэл авдаг тийм самбар бас суугаад ингээд амралтын төр амралтын нэг ийм сарвч байгаа. Тэгэхээр энэ булаг учраас маш олон хүн амтны эндээс ирж ус аавна. Малаа усан тэгэхээр энэ хүмүүс яа гэхээр ихтэй зүгээр өнгөрөхгүй энэс мэдээлэл аваад өнгөрчин. Тэгээ хажууд нь байгаа энэ жишээ гаргах юм захаа танилцаад энэ бод яаж ургадаг юм бэ? За энэ усыг яаж хөндлөлт юм өөрчлөлтгүйгээр тэмнэлтэйгээр яаж ашигладаг гэсэн жишээнүүдийг бас хараад өнгөрөх юм боломжтой. Ийм төсөл байгаа. Төслөөс онцгой анхаарч байгаа арга технологи бол булаг шандыг хамгаалах давхар хаалтын арга. Энгийнгээр хэлбэл энэ арга нь тухайн нөхөн сэргээж байгаа булаг шандаа аль болох том талбайгаар хашаалж аж ахуйн үйл ажиллагаанаас чөлөөлөхөөс гадна өргөст харган зэрэг модыг хашаалан тарьж биологийн амьд хашлага байгуулах арга юм. Доронтой аймгийн Дашвалбар суманд байдаг 160 ахай гэж гол байна. Тэр бол улцад цутгадаг байсан, тасарчсан байсан. Тэрийг хасснаас хойш цутгсан. Одоо хуучин цутгалан сэргээд олдоо цутгсан. Тэгээ одоо тэн дээр урд нь байжсэн цэн тогруу гэж одоо тэр нутгийн цэн тогруу эргэж ирсэн байна. Цагаан зээр эргэж ирсэн байна. Одоо тэгээд өнөө өвс ургамал ус нь одоо улам нэмэгдээд байгаа болох тэр амьтдад одоо их сайн одоо эргэд нутагших боломжийг олгож байгаа юм талтай. Увс аймгийн Наран булаг сумын
Нарангийн булгийг хөрөн гаргаж одоо төгсүүлсэн байгаа. Нарангийн булг бол доороос шүүрэлтэй юм булг. 2013 онд энэ булгийг хашиж хамгаалснаас салхины хамгаалтын дэрсний ургалтан сайжирч энэ орчмын одоо байгаль энэ эко орчин сэргэж булгийн ундраг өрсөс нэмэгдэж эндээс одоо нормолог сумын 200 айл ойролцоогоор 800 хүн 6-аас 8,000 дулгаан мал өсөлж ундаалж ингэж хэрэгцээгээ хангаж байгаамаа. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг бодлогын төвшний арга хэмжээнээс ахуулаад хүн бүр өөрийн өдөр тутмын ухаан амьдралдаа хэрэгжүүлж болохуйц арга хэмжээнүүд багтдаг. Үүнд өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцүүлэн. Жишээ нь тариаланчид илүү төсвөртэй ургамал тариалах, дуслын усалгаа гэх мэт усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, малчид бэлчээрээ сэлгээж ашиглах, малын тоогоо бэлчээрийн даацтай тохируулах, үйлдвэр эрхлэгчид байгалийн нөөцийг өөрийн жамаар сэргээх хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх. Нөөцийг хэмнэлтэд ашиглах, аль болох хог хаягдал баг гаргах, нийт ард иргэд байгаль орчноо хайрлан хамгаалж бохирдуулахгүй байх зэрэг нь бүгд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах хэлбэрүүд болж чадна. Энэ иргэдийн амжиргаа дэмжиж энэ нүүбийн хөгжлийн сангаарыг явуулж байгаа энэ төсөл бол үнэхээр сайхан байсан. Иргэдэд ард түмэнд ойлгомжтой. Хүний нүдэнд үдэг цус бариад авах, ардаг сүлд нь нэг юм илдэх ийм сайхан юм да. Тэгээ одоо бас баярлж байна. Ардын уламжлалыг орчин үеийн технологиор сайжруулж, бороо цасны усыг хөрөмтлүүлэх нь өрхийн хэмжээний ногоо, жимс, хадлан тижээлийн аж ахуйг хөгжүүлэхэд нэн тустай. Одоо зохион байгуулах тэр оролцоогийн татах, хүмүүст мэдээлэл түгээх, за тэгээд үйл ажиллагаа явуулахын болгыг бол төсөл бол үндсэндээ зохион байгуулсан. Хэрвээ цаашдаа энэ орон нутгийн өрөөч гэсэн энэ төсөл дууссан ч гэсэн энэ маягаар зохион байгуулалт явах юм бол хөрөнгө оруулалт бол нэмэгдэж болохоор тийм талтай байж. Тэгээд 16 оны хувьд бол бид нэр одоо орон нутгийн маань оролцоо энэс бас нэмэгдэх байх гэж одоо бас хүлээж байгаа. Зөвхөн одоо улсын төсөв ч юм уу олон улсын байгууллагын одоо хандив тусалцаа гас гадна аймаг орон нутаг сумын одоо тэр оролцоо бол маш чухал. Ялангуяа санхүүжилтээр за тэгээ бодиттой болоод бодит бусын оролцоонууд бол маш одоо чухал байдаг юм байна. Тэгээд энийг зөвхөн одоо бидний тал хэрийн болоод өндөр үеийн бүсэд байж байгаа энэ 17 сум дээр хэрэгжүүлэхэд л иймэрхүү үр дүн гарч ийн. Тэгэхээр цаашид бол иймэрхүү төстэй ажлыг бол манай бусад савгаас бусад одоо бүс нутгууд бол хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Тэгээ энэ дээр бол манай орон нутгийнх манаас анхаарч ажиллах байх гэж найдаж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хадагта Бятия Транкман. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулах, нутгийн иргэд бүлгэм нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулалтанд орж нэг өрхийн түвшнөөс давсан томоохон ажил гүйцэтгэх, асуудал шийдэх чадвах эзэмшихэд түлхүүн анхаарах нь чухал гэж хадагта Бятия Транкман хэлсэн юм. Тэрчлэн альва төсөв төслийн хөрөнгөөр бий болсон объект чадвах технологиг үргэлжлүүлэн авч явах, эзэн хариуцагчийг тодорхой болгож чадварчуулах асуудлыг хамтд нь шийдвэрлэж байх зарчмыг барьж ажиллах нь хамгийн чухал гэдгийг тэрээр онцоллоо. Байгаль цагуурын өөрчлөгдөж байгаа өнөө үед дусал усаа хүртэл нөөцсөн хөрөмтлүүлэх нь таны бас миний үүрэг. Энэ нь зөвхөн гол дагсан хэсэг бүлэг хүмүүст ус Монгол хүн бүрт хидтэй амар тайван амгалан амьдрах суурь болох учиртай юм. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн нийтийн асуудал юм. Харин үүнд дасан зохицох гэдэг нь орон нутгийн түвшинд хэрэгжүүлж болох иргэдийн хамтын оролцоог шаардсан үйл ажиллагаа. Байгальд ээлтэй хүмүүсийн амжиргааг дэмжсэн, эдийн засгийн хувьд ашигтай эдгээр технологи арга замыг хэрхэн яаж цааш нь өргөжүүлж олон хүн нөхөрлөл бүлгийг хамруулж орон нутагт түгээх вэ гэдэг өнөөдөр бидний хувьд чухал асуудал болоод байна. Дусал ус баримтат цувралын дараагийн бүлэгт энэхүү сэдвийг үргэлжлүүлэн хүргэнэ.